Hey юу эцэн залуусаа Newsag in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр базаа бичлэг хийгээгүй 2-7 онсон байна. Ярих зүйлөх байна. Шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол хипхопоос жаахан өөр сэдв Grimix болон Chami нарт холбогдож байгаа Монголын YouTube-рууд. За тухайлбал энэ 7 хоногт Chami болон Grimix нартай холбоотой иймэрхүү мэдээлэл сошиалор нэлээд сэвэгдлээ. Grimix Chami хоёрын саахын сурталчилгаа хэрэгс хэдэрлээ. Тэднийг бага насны маш олон хүүхдүүд үзэж дуурайж элдв бусын маш их юм мэдэж ууж байна. Монголын ирээдүйн болсон бяцхан дуунараа бас бодооч та хоёр. За нэг иймэрхүү болон пост байсан. За энэ нийтлэлийн сэтгэл хэсэгтээс хүмүүс хоёр хуваагдчихсэн. Бусдыг шүүмжилж байхаар өөрийн хүүхдүүдтэй өөрсдөө буруу зөвийг ялгадаг болгоод хүмүүжүүлчих. Тэгэл болоо. Заавал бусдыг дуурайж хог идүүлэх алба танарт байхгүй. Ялангуяа энэ Chami учир мэдэхгүй хүүхдүүдийг хэдэн мянгаараа үздэг. Дуурайж 9 шидийн хогнуудыг идэх гэж зүтгэн бүр төвхтэй. Үнэн хүүхдүүд дуурайгаад дэлгүүр орохоор Chami хчин иддэг юм гээл авахын амсаж үзэхээр нэлж ихээр ядаж өөр юмнууд энэ төр рекламдаж болдгоо юм уу? Мөнгө олж байвал болоо юу? Нэр хүндэл олж байвал болоо юу? Хоёр новш мэнэ. Ийм юмнуудыг цахим сүлжээнд муу үлгэр дуурайлал үзүүлдэг хэрэгт хариуцлага тооцооч. Бусад руу буруу чихэхэ дуртай хүмүүс учир ойлгох хүүхдүүд утас үздэг байхдаа яах гэж ийм зүйл хийдэг ямар учиртай вэ гэд зөрүүлээд тайлбар хэлээд ойлгуулахад болно. Энэ хүүхдийг давж хүүхдээ өдөрдөж чадахгүй бол юугүй. За нэг иймэрхүү бол хоёр хэсэгт бол сэтгэл хэсэг хуваагдчихсан. За миний хувьд бол энэ үйл явдал дээр бол 50-50% та байгаа альнийхэн ч талд ерөөхдөө орохгүй. За нэг талаас нь харах юм бол сүүлийн хэдэн жилүүдэд Монголд бол ерөөхдөө сахарын өвчин гэдэг өвчин маш их залуужж байгаа. Бүр 9 настай архаг сахартай охин байна гэдэг ч юм уу те. Ерөөхдөө бол энэ мэдээчлэн үйл явдлууд бол бүр маш их байгаа. За энэ нь юунаас болж байна вэ гэхлээр биднүүсийн идэж ууж байгаа юм те. Ингээд жоохон хүүхдүүдийн идэж ууж байгаа тэр резинийн жихэр болон ундаа кола энэ бүхнээс бол болж байгаа. Амьдралын хэм маягаас нь шалтгаалж байгаа. За ийм байхад бол яг өөрийнх нь сегмент таарсан хүүхдүүд рүү өдөр шөнөгүй сахар рекламдна гэдэг бол нэг талаараа бас буруу юм. За нөгөө талаас бол мэдээж ойлгомжтой хүүхдийнхаа юу идэж уух, юу үзэж харах энэ бүхнийг нь хажуу талаас нь менеж хийгээ аль болох иймэрхүү ам руу орж байгаа зүйл дээр маш их анхаарал халамж тавьж ерөөхдөө бол хяналт тавих нь эцэг ихийн үүрэг байгаа. За мэдээж Chami болон Grimix нараас илүүтэйгээр хүүхдээ удирдах нь эцэг ихийн үүргээ. За энэ үйл явдал дээр таны байр суурь ямархуу байна? Комент хэсэгт өөрийнхөө бодлоо бичиж үлдээгээрэй. За дараагийн сэдв бол рэпер Santaтай холбогдож байгаа. Рэпер Santa Sanjas podcast-аар орохдоо за рэпер Rocket Band талаар нэг иймэрхүү үгсийг ирсэн байна. Rocket Band-тэй холбоотой олон мэтгэлцээнүүд боллоо. Rocket Band гэдэг хүнийг overrated буюу хэтэрхий өндөр үнэлэгдсэн рэпер гэж мэтгэлцэн одоо энэ Монгол улс даяар л боллоо шүү дээ. Энэ бол та хэдийн бодлоор үний юм уу? Ер нь бол яг за түнчээ хийдэг юм хийгээ явж байгаа. Commercial дөө артист л та ер нь бол одоо ямар ч хүн ингээд дууг сонсож байгаа дуулчих боломжтой. Одоо жижигхэн сэдвэр ч гэсэн дуулдаг ч юм уу нэг тиймэрхүү хүн байгаад байгаа байхгүй. Бидний бас яг нэг үе ихэлтэй. Сүүлийн нөгөө нэг Rocket Band ингээл нэг боо юм болсон шүү. Тэрнэр би ерөнхийдөө тэгэл бодчихлээсэн. Яг адилхан хоёр рэпер байгаа байхгүй. Гэтэ зөв Flag нөгөө нэг Masara фэнийхээ хувьд гэх юм уу. За чи тэгээд ер нь жоо ялагдчихж байгаа байхгүй. Гэтэ Flag бол хэтрүүлж илээ. Тэгээ нэг амар tych хэрэггүй. Rocket Band бүр амар тэгж үнэлэх хэрэггүй. Хипхоп яг сонсдог хүмүүс бол мэдж байгаа. Яг Rocket Band хувьд юм бол муугүй рэпер. Гэтэ тийм амар бас сайн бас рэпер биш. Тэр хүн яг менежментийн арай нэг жоохон онцлог зүйл нь бас яг энэ өндөрлөх. Тэгээ өөрөө бас хөдөлмөрч хүн. Тэгээд яг тэр байдал нь ингээд яг энэ юм дээр ингээ аваа явж байгаа. Менежмент бол амар сайн гэж бодож байна. Зөвл бодлоо. Маш зөв бодлоо. За рэпер Santaтай хувьд бол нэг иймэрхүү байр суурийг рэпер Rocket Band талаар хэлсэн байгаа. За энэ рилний комент хэсэгт бол ихэвчлэн рэпер Santaыг жоохон муусан те ерөнхийдөө дийчтэй. За нэг иймэрхүү комментүүд бас маш их байсан. За миний хувьд бол энэ үзэл бодол дээр нь рэпер Santaыг муулж байгаа ч үгүй юм уу те ерөнхийдөө бол иймэрхүү хүмүүстэй санал нийлэхгүй байгаа. За яагаад гэх юм бол рэпер Santaтай хувьд өмнө жил цэнгэлгээ тоглолттой байсан, энэ жилд тоглолттой байсан. Тэг ерөнхийдөө бол тоглолтоо хийгээд ерөөсөө огт алга болдоггүй үргэлж хипхоптой бол үнэнч байгаа. Маш олон жил хипхоптой үнэнч байж тонотыг үүсгэн байгуулж араас нь онли гэх мэтчлэнтэй Монголынхоо энэ хөгжмийн урлагийн одоо энэ дэвшилт зах зээл дээр бол маш их хөрөнгө оруулалт хийсэн маш их гавьяатай хүн гэж би бол рэпер Santa-ыг хардаг. За тийм ч учраас ерөөхдөө рэпер Santa-ыг ингэж муулж бичиж байгаа хүмүүст огтоо санал нийлэхгүй байгаа. За иймэрхүү муулж бичиж байгаа маш олон сэтгэлдлүүд нь бол угаасаа л тэр рэпер Rocket Band дэмжсэн ч үгүй юм уу те. Одоо чи бол ингээд Rocket Band хаач хүрэхгүй гэдэг сэтгэлдлүүд байгаад байгаа. А тэгэхээр ерөөхдөө бол зарим нэгэн Rocket Band фэнүүд. За миний хувьд бол би өмнөхөө маш олон бичлэгүүд дээр хэлжсэн би рэпер Rocket Band дуунуудыг бол багасаа сонсдог
байсан яах аргагүй зүрхэнд үлдсэн маш олон дуунуудтай. Би түүнийг бол яах аргагүй номер 1 рэпер гэж дотроо боддог, үнэлдэг. Мэдээж хүнийг дэмжиж болно, үнэлж болно. Гэхдээ жоохон логиктой тий. Ерөнхийдөө бол хар ухаанаар биш, хит туушралтай биш. Рэпер Санти хувьд бол Rocket Bass яах аргагүй хипхоптой үнэн ч байдаг, яг хипхопо амьдралаа болгож байгаа хүн. Мэдээж эсрэг талд нь бол хизээч Rocket Bass энэ хүн үгүйсгээгүй байна. Би ч гэсэн ерөнхийдөө бол хизээч үгүйсгэж ярихгүй. Тэгэхээр рэпер Rocket Bass хэм муухай харагдуулдаг вэ гэхлээр зарим нэгэн orc фэнүүд нь хит туушрдаг, өөрийн гэсэн тарихгүй хит orc фэнүүд нь рэпер Rocket Bass үнэхээр муухай харагдуулж байна. Энэ бол зөвхөн миний бодол шүү. Рэпер Rocket Bass болон Mr. D-ийн энэ асуудал дээр та бүхэн бас комент хэсэгтээ сэтгэлдээ бичиж үлдээх боломжтой. Ерөнхийдөө бол танд яаж туссан бэ? За дараагийн сэдв бол өнгөрсөн 7 хоногт болоод өнгөрсөн рэпер K ахын тоглолттой холбогдож байгаа. За тоглолтын зохион байгуулалт болоод рэпер K ахын перформанс ч юм уу те ерөнхийдөө уур амьсгал түн дайчгүй маш гоё тоглолт болсон гэж тоглолтыг үзсэн хүмүүс нь сэтгэлдээ илэрхийлжсэн. За мэдээж би даасан тоглолтод тун амжилттай маш гоё зохион байгуулсан рэпер K ахтай бас юуны төрөнд баяр хүргэх нь зүйтэй байх. За харин тоглолтын үеэр рэпер Гүнсоро бяцхан нэг асуудал гаргасан. Ерөнхийдөө бол яг тайзан дээр нэг хүнтэй маргалдаад байгаа юм уу? Хамгаалагчтай маргалдаад байгаа юм уу? Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү дүрс бичлэг бол сошиалаар нэлээд явсан. Хүмүүс бас над руу явуулсан. Хэдүүлээ дараах бичлэгээс үзцгээе. За мань үний хувьд бол уухамаа жаахан хэтрүүлсэн ерөнхийдөө хитэх согтолтой. За байдал бүр эвгүйтэд ирэх үед тоглолтын ерөнхийн найруулагч Хуйгаа ахад ерөнхийдөө бол түүнийг тайзнаас авч гарч байгааг та бүхэнсээ харсан байх. За тэгэд мэдээж энэ дээр нэг хайхтар олон юм яриад явах вэ? Хин нэгэнтэй зодоо модоо үүсгүү, ганц хоёр зүгээр үл ойлголцол ерөнхийдөө байж боллоо яах вэ? За тэгэд рэпер Гүнсортой холбоотой нэг иймэрхүү мэдээлэл өнгөрсөн 7 хоногт цацагдсан. За дараагийн сэдэв бол дуучин BX-тэй холбогдож байгаа. За энэ 7 хоногт дуучин BX-тэй холбоотой мэдээлэл Туг цэгийн дээр гарсан дуучин BX буюу Батбаатар соёлын тэргүүний ажилтан болжээ. За нэг иймэрхүү бол мэдээлэл цацагдсан. Би энэ мэдээллийг хараад ерөөсөө нүдэндээ итгээгүй. Яагаад гэвэл дүнгэж одоо л соёлын тэргүүний ажилтан болж байгаа мó гэж ерөөхдөө бол маш их гайхсан. Та бүхний мэдж байгаачлан дуучин BX-ийн хувьд бол сүүлийн 2 жилийн турш Монголын урлагтаа эргэн ирчихсэн байгаа. Тэгээд дараа жил ч юм уу, тэрний дараа жил ч юм уу те ерөөхдөө бол өөрийнхөө бие даасан тоглолтыг төв цэнгэлд хүлээлтэнд хийнэ гэдэг маш том шуум мэдээллүүд бол гараад байгаа, яваад байгаа. Одоо яг Монголын шоу тоглолтуудыг хараад байхад бараг л бүх артист, бүх хамтлагууд тоглолтоо хийчихсэн. Ерөөхдөө бол 7 хоногийн дараа ч тоглолтоо хийхэд стадионыг дүүргэх магадaltaй Монголд ерөнхийдөө бол 2 артист үлдчихсэн байгаа. Тэр нь хэн бэ гэхлээр Америкт байгаа 2 залуус, нэг нь бол рэпер Тамир, нөгөөх нь бол дуучин BX байгаа. Дуучин BX-ийн хувьд энэ жилдээ багтаж төв цэнгэлд хүрээлэндээ тоглолтоо хийгээд за тэндээ яг соёлын тэргүүний ажилтан одонгийнхоо найрыг хийнэ гэж байх уу? За тэгэд энэ 7 хоногт дуучин BX-тэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан байна. Дараагийн сэдэв бол зарын чанартай ч гэх юм уу нэг иймэрхүү мэдээлэл байна. Татар хамтлагийн фэнүүдэд дуулгах нэгэн гоё мэдээлэл надад байна. Энэ нь юу вэ гэхлээр энэ хамтлагийн 2004 оноос хойш гаргасан бүх цомгуудын цуглуулгыг авах боломж байгаа юм байна. Татар хамтлагийн хувьд бол Sony Music-тэй гэрээ хийж Японд бол 2 цомог гаргасан байдаг. Нэг нь EK60-тай хамтарсан гэдэг бүх цомгууд нь ерөнхийдөө бол байгаа. Одоо гадуур худалдаанд Hi-Fi CD Shop интернет бол угаасаа байхгүй. Ер нь тэгээд одоо ч угаасаа Hi-Fi CD Shop нь өөрөө байхгүй байх. Jazz нь бол айгүй хөөрхөн тунгалаг тэгээд хоёр талаас харагддаг бас цавуугаар наагаагүй болохоор гаргаж аваад сонсох боломжтой. Тэгээд ерөнхийдөө өөрөөр ашигласан ч болохоор зарим цомгууд нь бүр цоо шинээрээ байгаа гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө бол маш гоё татар хамтлагийн цомгийн цуглуулгыг бол зарах гэж байгаа юм байна. За үнийн мэдээлэл гэх юм бол 2.5 сая төгрөгийн үнэтэй Mongolia Music Museum. За ерөнхийдөө та бүхэн энэ аяжгаар холбогдох боломжтой, мөн бас доор гарч байгаа утасны дугаар руу залгаад ярих боломжтой. За тэгээд ийм гоё үнцэнтэй зүйлийг иймэрхүү үнээр худалдаална гэдэг бол надад бол маш боломжийн санагдчихээн. Тэгээд та бүхэн ч гэсэн утас руу залгаад ч юм уу те аяжрын бичээд бас сонирхорой. Өнөөдрийн бичлэгийн хамгийн сүүлийн сэдв хамгийн магадгүй оргин сэдв Playtime холбогдож байна. Энэ 7 хоногт болоод өнгөрсөн Playtime-ийн талаар хэдүүлээ товчхон бөгөөд тодорхой буулцгаая. За мэдээж ойлгомжтой жил бүр зохион байгуулагддаг магадгүй Монголын хамгийн том шоу бол яах аргагүй Playtime болсон. Playtime шоуны хувьд бол маркетинг ч юм уу те тиймэрхүү зүйл аягүй сайтай, хамгийн гол нь нэр аягүй сайтай л да, муу нэр ерөөсөө байхгүй.
уу? За тэгээд ингээд хараад байхад бол энэ жилийн Playtime шоу өмнөх жилүүдээ ерөөсөө огт бараагүй гүйцээгүй болсон сурагтай. Тэгээд бас энэ хэд хоног Playtime шоуг тойрсон хидэн сенсацтай мэдээлэл гарлаа. Хэдүүл одоо баццгаая. За хамгийн ихний ярьж эхлэх ёстой асуудал бол яхаарахгүй нойлын асуудал гэж бодож байна. Гэхдээ нойл нь ерөөсөө тийм хүрэлцээгүй, нойл нь бага байсандаа биш шүү. Тэр гоё ганган сайхан эмэгтэйчүүд, залуучууд нойлоо хэрхэн ашигласандаа шүү. За хэдүүлээ дараах бичлэгийг үзцгээе. За мэдээж Playtime дээр бол залуучууд охтууд үнэхээр ганган очдог, үнэхээр гоё ганглал хамгийн гоё дээрээ тавиад очдгоо. Тэгээд энэ бичлэгээс харангууд бүр хан руугаа баагаадах юм яаж бодохоор яг хан руу баад юм болоо. Би бас ерөөдөө хараад айгүй их гайхсан. Мэдээж хамгийн наад зах нь нойлоо хэрхэн ашиглаж байгаагаас тухайн хүний ухамсар харагданаа. Мэдээж бүх хүн нойлоо ингэж муухай ашиглаагүй багталтаа гэхдээ масаараа нойлоо ингэж муухай ашиглажээ. Мэдээж энд бол нөгөөлнийг үзэгч залуучуудын ухамсарын асуудал байгаа. Дараагийн асуудал бас л нэгэн үзэгчтэй холбоотой асуудал. За энэ ямар асуудал вэ гэхээр Playtime 2025 арга хэмжээний үеэр 10 сүүх 33 хайч 7 зодооны хэрэгсэл илрүүлэн хураажээ. Цагдаагийн байгууллагаас дээрх шалгалтыг баяр наадмын өдрүүдэд мөн зохион байгуулна гэдгээ мэдгдлээ. Эдгээр зүйлсийг авч явсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 5-1 2-т заасны дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцно. За нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан. За тэр хайч мача болоо гэхэд зодооны хэрэгслүүд болон тэр 10 сүүх яг яаж байгаа юм бэ те? Playtime үзэх гэж явж иж сүхбэрж орж байна. Энэ яг юу гэсэн үг вэ? Сүхээр ороод ажил хийх гэдэг юм уу? Эсвэл хит рок гэхээр те ерөөдөө мод гаргах гэдэг юм уу? Энэ бас айгүй ойлгомжгүй байсан. Дараагийн асуудал гэх юм уу яг юу гэх юм те? За энэ нь бол рэпер 291 иймэрхүү стори хийсэн байсан. Хууль хүчний байгууллага шаардлага тавилаа. Шаардлагыг нь биелүүлж шалгууллаа. Ямар нэг асуудал зөрчил буруу юм гарч ирсэнгүй. 2 сар бэлдсэн перформансоо тавьж чадсангүй. Баярлалаа. Баяр хүргэе мундаг байлаа. Хармав. За нэг иймэрхүү стори бол хийсэн байгаа. За Playtime шоуны үеэр бол харт тамхитай тэмцэх тасгийнхан бол маш идэвхтэй ажилласан сурагтай байна лээ тайзны ард. За бараг л бүх артистуудаас ерөөдөө харт тамхины шинжилгээ авсан сурагтай. За яг энэ асуудлаараа Morning Star хамтлагтай холбоотой нэгэн харамсалтай мэдээлэл цацагдсан гэх юм уу да. Зариг цэгийн дээр иймэрхүү мэдээлэл цацагдсан харт тамхитай тэмцэх газрын албан хаагчид Playtime фестивалийн үеэр иргэдийн мэдээллээр с жигтэй 4 иргэнээс шинжилгээ авахд нэг иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрснээс шинжилгээгээр тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Шинжилгээ авсан 4 иргэний тухайд Morning Star хамтлагийн гишүүд бөгөөд нэг гишүүнээс нь мансуурах төрлийн бодис илэрчээ. За нэг иймэрхүү мэдээлэл бол сошиалоор нийл цацагдсан. За яг энэ үйл явдал дээр бол хүмүүсийн сэтгэл нэг иймэрхүү байсан. Одоо тэгээд хариуцлагаа хүлээжтэй. Сайхан нэр төрөө ингэж баллах ямар хэрэг байна. Зараад байгаа нийлүүлээд байгаа лалруудыг нь бариачаа гүлгнүүдээ. Хэрэглэгчийг нь шоронд биш эмнэлэг тэмчлээ. За нэг иймэрхүү маш олон сэтгэл байсан. Харин хамгийн сонирхолтой нь Morning Star хамтлагийн менежер Насаа гэх эмэгтэй өмгөөлөгч авч байгаадаа сайхан үзэлцмээрээ санагдаж байна шүү. Зүгээр байхад зүгээр байгаарай. Хандлтын төлөө ингэмээргүй байгаа юм да. За нэг иймэрхүү зүйлийг бол өөрийнхөө Instagram story дээр хийсэн байлээ. Тэгэхээр энэ мэдээлэл нь 100% баталгаатай мэдээлэл мөн үү биш үү гэдэг дээр бид нар бас эргэлзэхэд хүрч байна. За цагдаагийн ерөнхий газрын харт тамхитай тэмцэх албанаас яг албан ёсны мэдээлэл хийсэн үү үгүй юу гэдг нь аягүй сонирхол татчихжээ л да. За Монголын том жижиг гэлтгүү маш олон сайтууд цацсан. За тэгэхээр мэдээж ямар ч ор үндэслэлгүй мэдээллийг бол Монголын томоохон сайтууд цацна гэж байхгүй байх. Гэхдээ мэдээж юу болохыг бол биднэрт бол цаг хугацаа харуулад өгнө. За дараагийн нэгэн асуудал нь бол Playtime шоуг зохион байгуулдаг Нацгай хэмээх хүний сторитой холбогдож байгаа. За энэ хүн өөрийнхөө Instagram story дээрээ яасан их плейт зардын ирэх жилээс артистуудад плейт өгөхийг зогсоолоо. Бас спонсоруудад өгдөг плейтийн тоог эрс багасгана. За нэг иймэрхүү бол стори хийсэн байсан. За үүнийг нь бол Playtime 2025 явах хүмүүс гэдэг групп дээр та нар хэтэрхий их плейт зараад боосоо уурлуулчихсан юм байна штэ. Хамтарч ажилладаг газруудын хүмүүс бас их зараад байгаа бололтой. За ерөнхийдөө ингэж бичсэн байсан. Энэ дээр нь бол хүмүүс баахан хаахад орсон байсан. За энэ нийтлэлийн сэтгэл хэсэгт хүмүүс өөрсдийнхөө байр суурийг илэрхийлжсэн өөрсдийнхөө аккаунтыг хажаагаад өөрөө баахан баартартай плейт өгчөөд зарахгүй яах юм. Эмээ өвгөө аваад орох юм уу пицта. Лайн апын шаахгүй байгаа болохоор
бодолоор зараад байгаа гэдгийг хэлээд өгөөсэй. За тэгээд яг нэг иймэрхүү тайпны маш олон сэтгэлдлүүд байсан. Тэгээд энэ жилийн Playtime бас юугаараа шүүмжлүүлж байсан бэ гэхлээр ерөнхийдөө бол line-up. Line-up-ийн хувьд бол өмнөх жилүүдээс муудсан, ерөнхийдөө баахан DJ тоглож байгаа гэж бол маш олон хүмүүсийн шүүмжлэлийг авсан. За нэг иймэрхүү адал явдал сенсацтай Playtime 2025 шоу болоод өндөрлөлөө. За тэгээд та бүхний хувьд Playtime 2025 шоу яг ямархуу болоод өндөрлсөн бэ те өөрсдийнхөө сэтгэлдлийг бичээрэй. Тэгээд бас дараа жил үзэх үү гэдгээ бичээрэй. Үзэхгүй бол яагаад гэдгээ бас бичиж үлдээвэл тун сайн байна. За тэгээд миний энэ удаагийн бичлэг үгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Бичлэг таалагдсан бол та бүхэн бас лайк дараарай. Сакаут түр баяртай үзэгчтэй.